За юу цаана guys, Agile нэгэн бичлэгээр тавтай морил. Тэгэхээр өнөөдрийн бичлэг бол та бүхний thumbnail дээр, title дээр харж байгаа чинь ChatGPT 5-ын тухай бичлэг байгаа. Тэгээ та бүхэн зарим мэдчихэж магадгүй мэдээгүй магадгүй ChatGPT-ийн хамгийн сүүлийн үеийн хөлбөр буюу 5 гэдэг одоо энэ сүүлийн загвар нь гарсан байгаа. Тэгээ маш олон хүмүүс янз янзын ревю хийж байна, янз янзын сэтгэлдлүүдтэй байна. Тэгээ миний хувьд ч гэсэн баг энэ бичлэгийг хийхийн тулд өөрөө амар олон жоох янз янзын фичрүүдийг нь туршиж одоо ажиллаж үзлээ сүүлийн хоног. Тэгээд тэг юу гэж үзсэн бэ гэхээр ер нь яг ингээд ревю бичлэг хийгээд хэрэгтэй хүмүүст нь хэрэг болгоё гэж бодоод өнөөдрийн бичлэг үл юм хийж байна. Тэгээд миний бодлоор бол одоо бараг л ChatGPT 5 ч одоогийн яг хүн төрөлхтөнд яг одоогийн цаг үед байгаа бараг хамгийн хүчтэй AI болчиход байгаа байхгүй. Тэгээд одоо миний намайг үзэж байгаа ихэнх үзэгчнэр маань одоо жишээ нь яг юм онлайнаар ажиллах нэгэн талын айгүй хүмүүс байдаг. Тэгээд над руу Instagram-аар ирж байгаа миний AI-ын ChatGPT-г ер нь яаж ашиглавал айгүй зүгээр байд юм бэ гэдэг талаар айгүй их одоо санал одоо асуултууд ирсэн учраас ерөнхийдөө би базаад энэ бичлэгийг хийж яана гэж болж байна. Тэр өнөөдрийн бичлэгийг би ерөнхийдөө том зургаар юу гэж утсан бэ гэхээр энэ ChatGPT 5 дээр юу нь нэмэгдсэн. Тэгээд ямар одоо хэм маягаар ашиглавал ер нь ингээд нэг юм ChatGPT бүрэн ашиглаж болдсон бэ гэдэг талаар бичлэгүүдээ хүргэе гэж бодсон. Мөн дээрэс нь хүмүүст ийм юм байгаа гэдэг. Одоо шин та ашиглаж исэн бол мэдж байгаа л байлгүй ингээд. Ер нь бол ChatGPT-г ер нь энэ AI үеийг бүгднгийн тултал нь бүр ингээд бүр шүүсийн шахтан ашиглана гэдэг өөрөө боломжгүй амар том бохгүй. Хамгийн гол нь та хэрэглээндээ тохируулаад яаж өөрийнхөө хувийн туслах мэтээр үр дүнтэй ингээд бусад хүмүүс одоо ингээд AI ашиглаад ингээд амар хурдтай амьдраад байна гэж яриад байгаа шүү дээ. Яаж одоо тэр төвшөнд нэг юм хоцорчихгүйхэн шиг AI-г ер нь одоо энэ ChatGPT-г ашиглах юм бэ гэдэг би хувийнхаа зүгээр надад таалагдсан болон би хувьдаа яаж ашигладаг вэ? Яаж ашиглавал ер нь хангалттай таны ажлыг чинь 2-3 дахин хөнгөлдөг үү? Ямар нэгэн ажлыг гүйцэтгэхэд 2-3 дахин илүү хурдан хийдэг үү гэдэг би аргуудаа ер нь бол бичлэгийн төгсгөлд хуваалцах байгаа. Тэгээд бас нэрээс өмнөх бичлэгэн дээр би санал авсан энэ зөв эдиттэй бичлэг явах уу эсвэл юм маш үн цэнэ шууд шингээсэн удаан темптэй яг зүгээр л баг секунд болгонд нь гол юм ярьдаг тийм бичлэг хийх үү гэсэн ихэнх хүмүүс баг 100 хүн нэгийн тоо буюу одоо ийм урт бичлэгүүд үзье гэсэн байлаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгч яг тийм байх бах. Тэгээд ямар нэгэн байдлаар та анхаарал тогтоож чадахгүй өвчтэй болвол энэ бичлэгээс хойш гараа авчиж болно гэж хэлмээр байна. Хэрвээ та анхаарал тогтоож чаддаг бол эхэлцгээе гэж ярьж байгаа. За. Тэгэхээр бид нар ChatGPT-г ашиглана гэхлээр одоо чинь айгүй сонирхолтой зүйлүүд гарч ирдэг л дээ. Ихэнх хүмүүс ингээд ашиглахдаа жоохон буур ашиглаад байдیں۔ Ер нь яадаг вэ гэхээр зүгээр ингээд нэг юм зөвлөгөө авдаг ч юм уу, энийг юу гэж бодож ин гэдэг ч юм уу, нэг юм амар хэм маяг нь буур ашиглаад байдаг хөөхгүй. Тэнгүүт өнөөдөр би юу яана? Эхний ээлжинд ер нь яг энэ ChatGPT 5 дээр ямар шинэ юмнууд ер нь нэмэгдсэн байна гэдгийг би зүгээр яг уншаад та бүхэн танилцуулаад зөв мэдчихвэл илүүдэхгүй гэдэг талаас нь өгчий гэж бодож байна. Та бүхэн ревю үзсэн байж магадгүй, үзээвч магадгүй гэхдээ тэ миний бичлэг учраас эхнийх нь юу гэхээр thinking mode гэдэг юм гарч ирсэн. Илүү ухаалаг сэтгэх горим гэдэг юм одоо шинээр гарч ирсэн байл. Энэ юу гэсэн үг гэхээр илүү гүнзгий, бүр нэлээд логиктэй хариулт өгдөг болсон байл. Энэ бол бүр шууд мэдэгдчихлээ. Өмнөх би яг ChatGPT 4-ийг ашиглаж байгаа 5 руу шилжсэнийг би мэдээгүй байсан бохоггүй. Тэгсэн чинь бүр амар сайн байгаад байгаа байхгүй. Тэг би гайхаад яагаад ингэ сайн байгаад юм бол гэсэн чинь илүү гүнзгий бүр ингэ яг логиктэй хариулт тийм робот шиг биш яг үнэхээр логиктэй хариулт өгдөг болсон байл. Зүгээр яг нэг юм сайжрлын хувьд зүгээр сайжирсан байлаа. Хоёр дахь нь ийм token context window гэдэг ерөөхдөө амар хэмжээний том файл одоо янз бүрийн юмнуудыг одоо уншаад тэрэн дээр дүгнэлт гаргахтай аюу сайн болсон байл. Одоо магадгүй та ямар нэгэн байдлаар бизнесийн прожект юм эсвэл ямар зүгээр байдлын одоо номны PDF ч юм уу тийм файл өгөө тэр файлыг нь одоо ингээд богинцлоод одоо юу гэж үглээ summarize хийх гэдэг чинь товчлохтой аюу сайн болсон гэсэн үг. Мөн дээрэс нь янз бүрийн дууны өнгө зам төлөв тохируулах буюу сая AI-ийн юм ажиулсан байлаа. Мөн дээрэс нь аюу хөөрх юм нэг Google Calendar болон Gmail integration гэдэг юм нэмэгдсэн. Одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийнхөө Google Calendar-тай болвол миний Google Calendar миний email дээр тулгуурлаад надад дараа 7 хоногийн одоо уулзалтын төлөвлөгөө гаргаад өгөө ингээд өгөө гэдэг ч юм уу. Тэр юмнуудаа гаргахад илүү одоо хүний өдөр тутмын амьдрал руу ороход илүү амар болсон байлээ гэж би бол харсан. Тэгээ мөн дээрэс нь нэг одоо multi-domain чадвар гэх юм уу тэр одоо ерөөхдөө бол зураг текст олон төрлийн ийм юмыг уншиж ажиллахад айгүй амар болсон байл. Ерөнхийдөө бүр overall амар сайжирсан байл зү. Тэгээд ингээд яг энэ нэг л даваа талууд нэг л гарч ирэл хүн болгон цаа нэг л гой муухай байдаг шүү дээ. Хамгийн гол нь энийг би яаж ашиглах юм бэ гэдэг нэг асуудал байгаа шүү дээ. Яаж ашиглах юм бэ? Энийг одоо би ерөнхийдөө ямар хөө юмыг ашиглах юм бэ гэж байгаа. Тэгэд би яг нэг хэд юмд ашиглаж үзсэн. Ер нь яасан бэ гэхээр манай нэг ажилдаг одоо client манай нэг байгууллага дээр би туршиж үзээд тухайн компани одоо шинэ би ерхий датануудыг өгж жоод контент борлуулалт тэ одоо ямар ингээ вебсайт бүх юмныхын датаг ингэж бүр өгж жоод эднэр дээр үзлээд яг энэ компани юу хамгийн асуудалтай байгаа даа энэ компаниг одоо чиний хэмжээний борлуулалт хийхэд юу дутагдаад байна гэж би асууж үзсэн байхгүй.
Тэгсэн чинь бүр ингээд миний бүр амьдралдаа сонсож байгаагүй хэм маяг бүр амьдралдаа сонсож байгаагүй заамлыг бүр ингээд амьдралдаа сонсож байгаагүй шин концепцүүдийг надад гаргаж өгөөд одоо энэ шатнаас чинь энэ рүү шилжих үед та ийм ашиглахгүй болохоо борлуулалт унаад байгаа маа. Ингээд байгаа учраас ингээд байгаа маа гэдэг байдлаа би бүр ингээд шоконд ороо зөө. Ваат ингээд ийм амар байх юм уу гэд би бүр ингээд бодсон бохоо. Тэгээ би бүр ингээд янз янзын ашиглаж үзэхгүй. Яг ингээд бизнесийн нарийн ингээд асуудлыг шийдэхдээ ашиглаж үзэж байгаа. Контентын санаа гаргахтай ашиглаж үзэж байгаа. Ихэнх хүмүүс бол ингээд айхтар те. Яг код мод бичих гэсэн босын тэр нэг юм гүнзгий техникэл юмнуудыг бол ихэнх хүмүүс ашиглахгүй шүү дээ. Тэгээд одоо та бодож иж магадгүй хэвчээ. Яаж одоо энгийн хүн одоо шин би бол энгийн хүн та нэг энгийн хүн те. Яаж хэдүүлээ зүгээр нэг өдөр тутамдаа нэг үр дүнтэй ашиглах юм бэ гэж бодож иж магадгүй. Ер нь нэг яаж өдөр тутамдаа нэг юм одоо ингээд ийм мэдрэмж байдаг бах ингээд хүмүүс AI ашиглаад байна гэхлээр та ингээд ашиглаад байгаа хэрнээ яг нэг юм дутуу ашиглаад байгаа юм санагддаг гэж магадгүй зөө. Эсвэл ингээд нэг л буруу ашиглаад байгаа юм шиг. Одоо өөр яаж ашиглах юм бол гэдэг нэг учраа олохгүй гэж магадгүй зөө. Тэнгүүт би бүр нилээ хэдэн ChatGPT-гийн ийм сургалтууд үзлээ, YouTube бичлэгүүд үзлээ. Янз янзын хүмүүсийн ChatGPT ашиглах аргуудыг нь хольж үзлээ. Тэгээ ерөөхдөө нэг 3-5 хамгийн классик нэг юм арга гаргаж ирсэн зөө. Тэр нь болохоор ер нь яг ийм аргуудаар ашиглах юм бол ChatGPT-гаас одоо бид нар юу гэдэг нэг юм ясны шүл чанаад нэг ясыг чинь ингээд нэг махын салгачаад ясыг дахиад шүлэн чанахаар ингээд бүр хамаг шимийн дуустал нь ингээд ясыг ялждаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр яс шиг ChatGPT-г одоо тэгж мүлжих юм бэ гэдэг нэг хэд хэд юм гаргасан байгаа. Тэрийг одоо яг ярьж эхлэе гэж бодож байна. Тэгээ хамгийн эхний зүйл нь юу вэ гэхээр томоор сэтгэж асуу гэж байгаа. Ихэнх хүмүүсийнх дээр одоо том зургаар нь асуу гэж байгаа. Ихэнх хүмүүсийнх дээр яадаг вэ гэхээр зүгээр юм санаа асууад байдаг байхгүй. Энэ тал дээр юу гэж бодож надад санаа өгөөч. Энэ тал дээр ингэж яг санаа өгөөч гэдэг надад санаа өгөөч гэдэг жижиг юм асууад байдаг байхгүй. Тэгхгүйгээр бүр томоор одоо ч магадгүй би контентын төлөвлөгөө гаргуулж илаа гэж бодоход надад 30 хоногийн юм контент төлөвлөгөө гаргаад өгөөч тэ. Одоо өөр юу гэдэг чинь надад ингээд одоо юу мээр юм зүгээр надад Instagram-ийн контентын санаа гаргаж өгөөч ч юм уу тийм биш зөө. Оронд нь юу мээр юм надад Instagram-ийн 7 хоногийн контентын санаа гаргаж өгөөч. Сэдвтэйгээ, caption-тайгаа, call to action-тайгаа, hook-тэйгээ, тэгээ хаана бичих үү гэдэг санаатайгаа мөн дээрээс нь би ийм мөнгө айсуудыг оруулмаар байна гэдэг байдлаар ингээд деталуудаа өгөөд юм бүр томоор нь асуучвал цааш би амар сангарч өгд юм бэл. Хүмүүс ингэдэг байхгүй яа. Одоо ингээд та юм асуухаар чи ингээд зүгээр та чаднаа ингээд өөртөө итгэхээрээ ингэж болно гэдэг нэг юм дэмжээд байгаа юм шиг нэг юм худлаа ямар ч амьдралтай ингээд наалддаггүй хариулт ирээд идэг шүү дээ. Тэр шалтгаан чи юу гэхээр та өөрөө тэр деталуудыг яг юу хүсэж байгааг асууж өгч чадахгүй байгаа байхгүй. Ягаад ингээд та чаднаа хичээгээрээ гэдэг юм орж ирээд ингээр та нэгдүгürt хүсэж байгаа юм хангалттай өгч чадахгүй гэсэн үг. Яг юу хүсэж байгаа яг ямар хуу юм маягтай байлгамаар байгаа гэдгээ өгч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр томоор нь яг ийм юм надад ингээд иймэрхүү юм хэрэгтэй байна гэдгээ өгөх юм бол тань илүү гоё хариулт гарч ирдэг гэсэн үг. За хоёр дахь нь юу гэхээр шатлсан үүрэг өгөх гэж байгаа. За юу гэсэн үг гэхээр эхлээд эхний хувилбарыг гаргуулчих гэж байгаа. Ерөнхийдөө эхний хувилбарыг нь одоо магадгүй та юмэр бизнес төлөвлөгөө ч юм уу заалаа өөр юу ажиллах юм. Эхний хувилбарыг гаргаад эднэр дээр нэмээд явуул зүгээр. Одоо чинь бас нэг арга шүү зөө. Одоо чинь магадгүй чинь би энэ дээр бол би өөрт бичлэгэн дээр зориулаад яг бичсэн байна л да. Эхлээд одоо магадгүй та бизнес одоо e-book бичээлээ гэж бодоход e-book-ийн гарчгийг бичүүллээ. Араас нь чаптеруудаа бичлээ. Тэгээ араас нь эхний чаптераа ингэ бичлэгээдэг. Дараалалаар нь гаргах юм бол танд ойлгоход арай л амар байдаг. Бас хоёр дахь зөвлөгөө шүү зөө. За гурав дахь зөвлөгөө гэх юм бол multi-domain ашиглах буюу одоо шинэ юуг аягуултай ашиглах буюу PDF янз бүрийн файлуудыг хүмүүс ерөөс оруулж өгдөггүй байхгүй. Одоо юу гэхээр зүгээр л ингэ текст бичээд асуугаад байдаг байхгүй. Янз бүрийн та PDF файлууд, янз бүрийн зургууд, датанууд, тийм зураг файлууд оруулж өгж эднээс ч амар илүү ашиглах боломжтой байдаг байхгүй. Маш их мэдээллийг ерөөсөө та шууд PDF файлыг нь гаргаж ирээд энийг надад товчлоод гол санаануудыг гаргаад өгөө, ингээд өгөө гэдэг байдлаар ашиглах юм бол амар их мэдээллийг ерөөхдөө гол санааг нь ямар ч авчих боломжтой байхгүй. Тэнгүүт би бол яг энэ AI маяг гарч ирэхээс өмнө амар их одоо ч ном уншдаг л амар их ном уншдаг байсан байхгүй. Тэгээ ном уншдаг байхад яадаг вэ гэхэл ямар ч номыг та мэдж байгаа бол эхний нэг хэдэн хуудас айгүй хамгийн үнцэнтэй юм байж байгаа. Сүүлийн нэг за нэг 40% гэх юм уу те сүүлийн 40% нь бол ерөн зүгээр нэг юм дүүргээ хийж байгаа юм шиг нэг юм зүгээр дүүрэх гэж байгаа юм шиг нэг тийм хэсгүүд байдаг. Тэгэхээр үнц нь муутай. Тэгэхээр үндсэн гол санааг нь зарим тохиолдолд авчих юм бол амар хэрэгтэй байдаг учраас энэ фичердүүд би амар дуртай. Надад сонирхож байгаа номнууд байх юм бол би гол санаануудыг гаргуулчаад тэг гол санаа надад таалагдах юм бол би тэр номыг унших дуртай. Түүнээс биш ингээд тэр номыг уншаад ингээд те ингээд гол санааг нь авах гэдэг шаардлагагүй гэсэн. Эхлээд PDF файлыг авчаад гол санааг нь авчаад дараа нь таалагдж байгаа юм бол уншдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ашиглавал амар зүгээр байдаг. Эсвэл янз бүрийн хүмүүсийн PDF одоо юм хэрэгтэй файлуудыг нь аваад тэрийг өөрсдийнхөө зүйлд ашиглавал аяг зүгээр байдаг. За
Дөрөвдүгээр зүйл нь юу вэ гэхээр янз бүрийн дүр тоглох. За энэ айгүй сонирхолтой, хүмүүс энийг ерөөс ашигладаг юм бэ? Би энийг өөрөө ашиглах хүн болгон мэддэг гэж болсон, хүмүүс энийг ашигладаг юм болээ зөө. ChatGPT-г ашиглах хамгийн супер нэг арга нь юу вэ гэхээр role play буюу дүр тоглох гэж байна. Одоо чинь юм бэ? ChatGPT одоо бүр PhD буюу бүр мэрэгжлийн одоо докторийн зэргийн хэмжээний бүр юм IQ-тай болцсон байна гэж байгаа байхгүй. Би буруу санаагүй бол Альберт Эйнштейн чинь IQ нь 250 билүү 270-тай байсан чинь ChatGPT тэрнээс нэг Эйнштейнээс нэг 20 IQ-г л доор очсон байлээ. Одоогийн 5-ын хувилбар. Тэгэхээр Альберт Эйнштейн шиг баг хэмжээний IQ-тай одоо хэмжээний тийм өндөр ухаалаг систем үүсчихэд гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нэгсэндээ Альберт Эйнштейнтэй ярьчаад Альберт Эйнштейнгээс одоо ер нь Альберт Эйнштейнгээс зүйлгээ аваад байгаа байхгүй да. Нэгсэнд айгүй ингэ нэрлэхэд. Тэгэхээр энийг юу гэж хэлэх вэ гэхээр одоо магадгүй та бизнесийн зөвлөгөө авч хэлэх гэхэд хэрвээ чи энэ хүний оронд байсан бол энэ нөхцөл байдал дээр ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Хэрвээ чи тэр хүн байгаад одоо шинэ үг нэ. Хэрвээ чи Elon Musk байгаад хоёлаа ингээд хувьчилсан би чамаас ингээд уулзалт авч исэн бол миний нөхцөл байдлууд дээрээс чи ямар дүгнэлт хийх байсан бэ гэдэг ч юм уу. Эсвэл хэрвээ та фитнесийн коуч байсан бол миний энэ нөхцөл байдлуудад ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Миний дараагийн шийдвэр юу гэх юм бэ гэвэл та ямар асуудлаа гаргалж байгаагаар шалтгаалаад асууж болдог гэсэн. За миний хувьд би асуух дуртай юмнууд бүр ингээд мэрэгжлийн хүмүүс биш би бүр ингээд яадаг байхгүй. Чингис хааныг хүртэл ордуулж боддتي. За энэ нөхцөл байдал дээр Чингис хаан шиг хүн ямар хуу гарах байсан бэ? Эсвэл Jesus Christ энэ нөхцөл байдал дээр ямар хуу байх байсан бэ? Эсвэл Будда энэ нөхцөл байдал дээр ерөөхдөө ямар одоо юм хариг уурал үзүүлэх байсан бэ? Хэмжил би бүр юм том бүр дээр үеийн одоо мундаг хүмүүсийг оруулж хоёрт боддог байхгүй. Тэнгүүд энэ амьдрал дээр хүртэл амар гойгоо. Яг тэр хүмүүсийг чи ингээд бичсэн, тэр хүний хэлж ийсэн, тэр хүний бүх датан цаана байгаа шүү дээ, тэ. Тэнгүүд нэгсэндөө та болчихно гэдэг чи яг тэр хүний хэлсэн бүх мэдээллүүдээр тулгуурлагдаад яг таны нөхцөл байдал дээр хэрэгтэй байгаа юм өгч чинь гэсэн үг байхгүй. Тэгэж ашиглах юм бол амар давтал. Тэгээд давтал нь юу гэхээр бити одоо ингээд надад яг бодит зөвлөгөө өгөөрэй. Бити зүгээр уран мөг яг бодит нөхцөл байдлуудыг хэлэх мэтлэн та өөрөө кастомайз хийж болно. Одоо би бол яг туртай вэ гэхээр хэрвээ чи энэ хүн байсан бол миний нөхцөл байдал дээр юу гэж одоо зөвлөх байсан бэ? Бити одоо ингээд намайг хайрлаарай, don't hold back гэлждэг байхгүй те. Тэнгүүд надад чи бүр яг бодит зөвлөгөөнд дэглэх өгчтэй. Ийм учраас чи ийм байгаа те. Ийм учраас ингэмээр. Одоо энэ дээр анхаар одоо энийг ингэдэг гэд. Тэгэхээр ерөөхдөө айгүй гоё юм юу бол гараад ирдэг. Тэгээ амар сонирхолтой нэрэгсээ тэгвэл Чингис хаан бүр би бол яг Jesus Christ-г дуртай. Эсвэл нэг Кораны Мухаммедыг дуртай. Гэмэтлийн ийм historical ийм religious figure-үүд хүртэл амар зөвлөгөө өгдөг. Ягаад гэхээр тэр хүмүүс яг бизнесийн зөвлөгөө танд өгөхгүй ч гэсэн тэр чинь ингээд асар гүнзгий мэдлэг мэрэгүү ухаан бохгүй. Тэр хүмүүсийн хэлсэн үгнүүд гэдэг чинь өөрөө. Та одоо шашин машин биш байж болно. Гэхдээ тэр асар их мэрэгүү ухааны чинь ингээд ерөнхий контекстыг авчна гэдэг чинь ингээд тэгээд тэр контекст нь тань таалагдах юм бол дахиад тэр контекстыг судалж болно гэдэг чинь амар том юм давуу тал байгаа байхгүй. Тэгэхээр би үрт одоо тэгээ бараг л худалч хүн Чингис хаантай яриад байгаас өөрчлөхгүй байхгүй. Энэ худалч хүн шүү. Гэтээс арайч тий. Гэтэ ерөнхийгөөрөө хэлэх юм бол тийм баг гэсэн. За тавдах нь юу вэ гэхээр би зүгээр нь баг хамгийн чухал гэж бодож байна. Та датагаа мэдээлэл амарсаа өгөх хэрэгтэй. Юу вэ гэхээр яг та хин хаана амьдрдیں۔ Ямар зорилготой юу хийх юм бэ? Ер нь бол би юу зөвлөмөр гэхээр та юуг нь авчвал зүгээр. Сарын нэг $20 төлөө ChatGPT-ийн нөгөө про хөлбөрийг авчвал зүгээр. Тэгэх юм бол та ингээ фолдер үүсгэждэг байхгүй. Фолдер дээр миний ажил, одоо хувийн амьдрал, миний юу гэдэг ч юм фолдер үүсгээд фолдер руу оронгуудаа миний одоо амьдрал дээр ийм болж байна, ийм автод гарч байна, иймэрхүү асуудлууд тулгарч байна гэвчлээ. Та датагаа өгөөд өгдөг байхгүй. Тэгээд тэд нар дээрээ сулгуурлаад таны яг хувийн туслах шиг явчихдаг гэсэн үг байхгүй. Ийм байна. Надад энийг гаргаад энэ дээр ажиллая гэдэг байдал. Яг хувийн туслах шиг. Ер нь бол та сарын 80,000 төгрөг хувийн туслахтай болчихно гэсэн үг. Хувийн туслахтай болчихно. Мөн дээрээс нь амар том давуу тал нь юу гэхээр та хэр детальны гаргаж өгөн төдий чинээ танд айгүй их тийм нарийн мэдээлэл нь гаргаж өг. Төдий чинээ оновчтой байна гэсэн үг. Ер нь бол нөгөө нэг юу гэдэг нь штэ. Нөгөө Монголд нэг үг гэдэг нь штэ. 13 дугаар зууны хүмүүс 20 дугаар зууны машинтай 21 дугаар зууны 20 дугаар зууны зам дээр 21 дугаар зууны машин тавьж ижил нэг тиймэрхүү Монголын нөгөө нэг юутай холбоотой замын хөдөлгөөнтэй холбоотой тийм одоо өнгөө үйдэн штэ тий 13 дугаар зууны хүмүүс хэддүгээр зууны юутай 21 дугаар зууны өндөр явж ингээд яг тэрнтэй адилхан ерөөсөө таал өөр асуултаа сайн өгч чадах юм бол танд хариулт нь бол хэдий ч нэ гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр асуултуудаа илүү нарийн болов. Яг юу хүсэж байгаагаа нарийн болгож гаргаж өг. Тэгээд байн бичгээс болохоор бол тэрийг деталь нь өгч. Тэгэх юм бол амар гой гаргаж өгдөг гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү хэм маягаар танд болоход ер нь бол би гараад ирнэ гэж бол бодож байна. Тийм. Тэгэхээр иймэрхүү юм аягаар та ChatGPT-г ерөөхдөө ашиглаад яваад байж юм болно гэсэн үг. За тэгээд саяны үнцмийн танилцуулсан зүйлүүдээс хамгийн ер нь таалагддаг, таны ашигладаг, хамгийн тань хэрэгтэй санагдсан нэг аль нь байсан бэ? Комент зэгтэр үлдээгээрэй. Тэгээд бас бусад чи хэрэг болж магадгүй, та ч гэсэн бусдаа санаа авч магадгүй. Тэгэхээр яг аль нь танд хамгийн их таалагдсан бэ? Комент зэгт үлдээгээрэй. За мөн дээрээс нь та энэ description зэгтэр байгаа зүйлүүдээс миний танд санал болгож байгаа зүйлүүдийг ороод харах боломжтой.
Үнэгүй хичээлүүд, хувьчилсан сургалтууд, гэх мэтлээ маш олон зүйлүүд байгаа. Тэгээ маш олон хүмүүс одоо хувьчилсан сургалт асууж байна. Тэгээ хувьчилсан сургалтыг гэх юм бол энэ сардаа бол би ямар ч одоо хүн авах боломжгүй ерөөхдөө дүүрсэн байгаа. Тэгэхээр ажиллах ямар ч боломжгүй байгаа. Та миний энэ доор байгаа лендинг пэйж руу ороод үндсэн мэдээллүүдээ аваад ямар хэмжээгээр явдаг бүх юмнуудаа мэдээллүүдээ авчиж болно. А хэрвээ та анхлан суралцагч юм уу эсвэл дунд чатны суралцагч болвол үндсэн манай Digital Money Club гэдэг байгаа. Telegram channel байгаа. Тэгээд тэр дотор ороод та үндсэн видео хичээлүүд, e-book, тэгээд мөн дээрээс нь надаас хувьчилсан чаш. Ер нь зөвлөгөө авч болох, voice яг энэ мэдээллүүд сонсож болох тийм Telegram group-т нэгдэх боломжтой байгаа. Тэгээд мэдээллүүд нь бас би доор оруулсан байгаад байгаа. Тэгээд мөн дээрээс нь нэг юм хэлэхэд яасан бэ гэхээр сүүлийн 7 хоног орчим уу би нэг яг бичлэг оруулаад туршиж үзсэн хүмүүст маш их үнэгүй сургалтууд өглөө, маш их үнэгүй зөвлөгөөнүүд өглөө. Тэгээ би юу гэж хийдсэн бэ гэхээр би дахиж хүмүүст үнэгүй зөвлөгөө өгөхөө болохоор шийдсэн. Яагаад гэдэг шалтгаан нь магадгүй та тийм биш гэж болно. Гэтэ таны эргэн тойронд байгаа хүмүүс ч юм тийм байд юм байлаа. Хүмүүс айгүй давраад байд юм байлаа. Ерөнхийдөө бол одоо юу гэхээр Монголд одоо яг над шиг Европт амьдардаг. Тэгээд энэ онлайнаар яг 100% ажилладаг. Гадны зах зээл дээрээс доллар, евро дээр яг ажилладаг. Ийм хүн бол айгүй цөөхөн. Тэгээ ийм хүмүүс дундаа бүр үнэгүй хэмжээний ийм их бичлэг, үнэгүй хэмжээний ийм их сорс өгдөг хүн бол Монголд баг надаас өөр байхгүй байх гэж би бодож байна. Байвал гарын 5 уран дотор л байгаа бах. Тэгээ хүмүүс юу гэхээр үнэгүй туслахцсан яах тусам улам одоо яадаг юм байна гэдгийг би анзаарлаа. Бараа одоо давардаг юм байна гэдгийг анзаарлаа. Тэгээд одоо амар сонсон юмнууд болсон. Тэгээд муухай юм яриад явах. Гэтэ ерөөхдөө тийм болсон. Тийм учраас би үнэгүй сургалт дахиж өгөхгүй, үнэгүй зөвлөгөө танд ерөөс өгөхгүй. Хэрвээ та надаас суралцмаар байвал дараагийн шатнд яг юм хэрэгжүүлмээр байвал зөвлөгөө авмаар байвал миний дараагийн сургалтыг авмаар байвал Digital Money Club гэдэг байгаа. Хувьчилсан сургалт авмаар байвал байгаа. Заавал тэгжиж авах боломжтой гэж би энэ дээр сануулж хэлмээр байна. Тийм. Тэгэхээр миний хувьд бол хангалттай хэмжээний зүгээр хүмүүст өгсөн гэж хувьдаа бодож байна. YouTube яриач гэсэн өгсөн гэж бодож байна. Үнэгүй би e-book бүтсэн байгаа, үнэгүй сургалтуудаа байршуулж өгсөн байгаа. Хангалттай хэмжээний хүнд үнэгүй материал бол би байгаа гэж бодож байна. Тэгэхээр эднэрийг үзээд одоо миний зүгээс санал болгож чадах зүйл нь тэд нар байна. Тэгээ хамгийн сонирхолтой хүн чинь нөгөө нэг яадаг юм байна л да. Би юу анзаарсан бэ гэхээр өгөөдөх тусам сарын бүр улам ингээд хүмүүс давраад байд юм байна. Хөө үнэгүй зөвлөгөө авчий тхүүж гэх шиг одоо бүр сүлдээ бүр ингээд би бүр өрөнд орсон юм шиг тиймэрхүү хэсгэлүүд бол. Тэгээд одоо тиймэрхүү юм болд юм байна. Одоо чинь амар энгийн логик гэхгүй те. Би чи өөрөө энд хүмүүст мөнгө төлж, өөрөө энд хүмүүстэй очиж уулзж ийж, хөдөлмөр гаргаж ийж, өөрөө цаг хугацаа зарцуулж ийж, сурж туршиж ийж те. Алдаа оноо явж ийж асар ихэн бол сурсан юм а. Яагаад үнэгүй зааж өгөх ёстой гэж хангалттай би ингээд өгөөд байгаа байхгүй те. Тэгэхээр яагаад энийг би үнэгүй өгөх ёстой гэж гэдэг юм бохоо. Гэхдээ та энийг авмаар байвал мөнгөө төлөөд сургалтаа аваад заавал юм дотор орж иж аваа гэдэг юмныг би одоо policy буюу одоо шинэ одоо юу мэрэ улсын зарчим гэдэг юм хэрэгжүүлж хэлж байгаа. Тэгээд тийм байдаг юм байна. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд ямар ч сан дараагийн бичлэгүүдээр уулзцгаая. Тэгээд өнөөдрийн бичлэгтээ таалагдсан бол лайк дараа subscribe дараад үлдээж байгаарай. Мөн дээрээс нь та энэ бичлэгнээс юу танд хамгийн хүлцсэн комент дээр үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Амжилт хүсье.